нэг л юмдаа төвлөрүүлээ бодоход ажил бүтээх зардал гэдэг нь яадаг хөөхтэй зэрэг бас тэрүүний бүр ажил төр бүтдэг юм байна. Гэр мэтлэгээр ерөөсөө энэ бэлтгэлчин бол одоо ерөөсөө бүгдээрээ олон талтай уртгалтай боловч бүгдээрээ энэ 7 чухраг л одоо төвлөрч хийж идэг. Тэгэхээр одоо их хүн бол хүүхдээ ингээд хин дээр тэрвчээд ингээ хөвөөдөг чи ямар учиртай гэхдээ зэрэг элэгний энэ доор наран одоо чахраа гэж байгаа. Тэр наран чахраа дээр хүүхдээ ингээ тэрвчтэй зэрэг хүүхэд сайхан тайвшиж эхийн бүвээ аянд одоо сайхан нам сайхан тайвшиж унтдаг ч юм бол одоо ямар учиртай юм бэ гэхдээ зэрэг одоо тэр наран чахрааныхаа ачаа тэр хүн бол тайвшиж унтж байна гэж боддог. Тэгэхээр чахраа гэдэг ерөөсөө энэ 7 чахраадаа төвлөрч байгаа чинь одоо ерөөсөө бүгд бэлтгэл байт юм аа. Тэгэхээр ерөөсөө хүн өөрийнхөө оюун санаа бүх юм ингээд төвлөрч чадах юм бол одоо ямар ч юмдаар одоо ажил хийж бодох хэрэгтэй. Ясалгал хийснээр сэтгэл санааг багтлаа савжгаж амарлангүй болгоно. Мөн хүний биеийн энергийг өдөржүүлснээр өвчин хэмжээ оюун ухааныг хөгжүүлж бас бүтээл чадварыг 2003 оны 10 сард ажил дээрээ тархин цус харуулж ингээд эмэгтэй хөлөж очсон. Эмэгтэй 14 хоног хаангүй байсан та. Тэгээд эмчилгээ бэзэг хийж өгсөн. Тэгээд эмчнэр маань бол та манай хүний маш муу байна. Та нар одоо ах トゥ үр хүүхдүүдийн дуу найдваргүй байна. Бид нар хийх юм аа бүгд хийж байгаа. Хэд хүнд байж шүү гэсэн. Тэгээ манай хүү маань явж ин сарантаа багштай уулзсан юм лээ. Тэгээ сарантаа багшийг уулзч тэр зайнаас сүнс тулах гэдэг заслыг хийлгүүлсэн. Шөнийн 2-3 цаг хүртэл тийм заст хийлгүүлсэн. Тэгэхэд 3 цагаас хойш нэг өөрөө нэг дөгж нүдэ нэг хөдөөж нэг нүдэ нэг харах үдээ болж ийм их л бидний танх мэдэрсэн. Ингээд тэрний дараа нэг 2 хоногийн дараа ухаан мэдээд орсон. Энэ үний ач уянгаар одоо манай хүн одоо үдээ дайны болоод ингээ явж гэж бодож юм аа. Энэ сарантаа багш харамсан хүнийг бол ер нь ямар нэг аргаар босгохгүй хүн байх гэж хэлдэг. Би бол маш хүн тарамсан. Тэгээд энэ сарантаа багш ачаал хүнээс боссон. 1999 оны 7 сард гинтэн ухаалдаж байна л хэлний өвчтөй болсон юм бэ. Тэр үедээ ч сар гаруй ухаангүй болчихсон гэсэн. Хаяа нэг нүдээ нэгээд хардаг. Тэгээд юм асуухаар нэг заримдаа толгой дохиод эсвэл толгоос сэрэл хариулдаг. Тиймэрхүү байдалтай байсан гэсэн. Тэгээд энэ сандаа агч маань үзэж хараад засал хийж өгөөд их л олон засал хийлэг гэсэн. Тэр дотор тэр золиг гаргана гэлөө. Тийм засал хийлгсэн юм билээ. Тэгээд ерөөс тэр заслыг хийсний дараагаар би чинь бас нэг хүн юм асуухаар хариулчих гээд байдаг болчихсон. Тэгээд нэг 2 сарын дараа бол ер нь тэгээд хүнтэй харьцаж ярьж чаддаг болчихсон. Ярьсаг ойлгодог болсон юм да. Тэрээс өмнө нь ямар ч юм өөрийн мэдрэл байхгүй ухаан санагдгүй нүдэн хөдлөөлдөг болохоос би өөрийн гэсэн тийм мэдрэлгүй л байсан гэсэн. За өвчнөөсөө хойш би нэг 6 сар гаруй ч юм уу өөрөө юу ч хийж чаддаггүй байсан. Тэгээд өөрөө бүр яг сурыгээд хоолой бэлдээд ингээ цайгаа чадсан тийм. Тэгээд ингээд өөрөө хийж чадсан. Тэгээд надад аюу сайхан санагдчихсан гэж одоо хүн болчтой шүү дээ гэж бодоод өөртөө баярлалаа тийм. Энэ хүний боёс ээ сайхан болсон шүү дээ. Аюу баярлалаа. Одоо бол би болцсон шүү дээ. Юм аа өөрөө хийж чаддаг. Одоо хэдэн хүүхдтэй хөө цааш таашаа хэрүүлээд хүний яхаа өмнөөс цааш ажил өгөх болтой явж чаддаг. Зоолт харах засал гэж энэ засал байж байгаа. Тэгэхээр энэ засал бол ямар хөө учир үндэстэй бэ гэдгийг бол бас таллаас нь одоо авч үзэж сонсол та. Тэгэхээр энд бол хүний одоо 5 мэдрэхүйн гэж байна. Тэгэхээр 5 мэдрэхүйн үйл ажиллагааг одоо тодорхой хэмжээгээр зохицоо. Одоо 5 мэдрэхүйн үйл ажиллагааг битгүүлэх тодорхой одоо тийм давтамж, коврыг эвсмэл одоо хэлмэлцэлд оруулах.
одоо зүйлүүд бол энэ засал дээр бол ажиглагдж байсан юм. Тэгэхээр тэр золгийг хийж байна гэдэг бол нэгсэндээ бас тухайн хүний одоо мэдээллийн загварыг одоо байгуулж чад. За ингээд бол тухайн хүний одоо тохиолдсон янз бүрийн одоо тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх. Эндээ тухайн хүн өөрөө одоо дотоод сэтгэлийн хүчээр яаж хандах энэ боломжийг л одоо нээж өгч байгаа бол энэ золгийн одоо ач холбогдол гарч ирж байгаа. За ер нь бол хүн тодорхой одоо нэг тийм айж эмээсэн ч юм уу янз бүрийн одоо байгалийн гинтийн тулгуурлалтын үед л одоо хүний дотоодоос гардаг янз бүрийн сэтгэлийн дотоод хүч гэж юм байдаг. Эсвэл одоо бурхан одоо шашин багш одоо тэр зүйлд итгэсэн итгэлээс бас гарч ирж болдог. Бясалгалаар бол одоо гарч ирж болдог. Энэ бүхэн бол өнөөдөр бол бас төдийдэн орчин үеийн одоо мэдээлэл технологийн хөгжсөн энэ үед бол нэг хүн дээр одоо тийм олон зүйлд бол анхаарлаа хандуулахын боломж байдаг. Тэгэхээр Сарандаваагийн энэ сэтгэл зүйн уламжлалт арга засал бол ер нь өөрийн дотоод хүч гэдгийг бол заавалч хүний бясалгал юм янз бүрийн одоо ийм арга заслаар яваасаа гинтийн одоо өөрийн одоо тэр дотоод хүчийг бол гаргах энэ одоо хүчгийг л Сарандаваа болж энэ заслыг хийж байгаагаар бол онцлог юм л. Тэгэхээр эн чинь яаж байгаа юм гэхээр бол тэр тухайн хүн бол тухайн заслын дараа тэр дотоод одоо байгаа одоо нэгэсэндээ эсийн төвшөнд тэр хэлбэлцлүүд бол одоо эвсэн нэгдэж тухайн хүний биеийн дотоод үйл ажиллагааг үлдээжүүл амьдралын одоо чухал төвүүдийг одоо сэргээж за ингэснээрээ бол тухайн хүн эдгэрэх энэ боломжийг бол янз бүрийн одоо зовлон бэрхшээлээ туулан гарахын сэтгэлийн хат чадна жийг бол одоо ингэж гаргаж нээж өгч байгаагаар энэ заслын гол ач холбогдол орчин үеийн мэдсэн юм өнгөрсөн. За энийг бол орчин үеийн төвшөнд нэлээд одоо энерги мэдээлэл гэж ярьдаг одоо мэдээллийн хэдэн зууны энэ чигээс нь бас холбож үзэх юм орлогууд хийсэн. Мэдээж хүн бол одоо тодорхой эрхтэн системүүдийн бүх үйл ажиллагаанууд бол эсийн хаан төвшөнд хүртэл одоо тодорхой давтамжтай, хэлбэлзэлтэй, кодлогдсон, одоо хөтөлбөрлөгдсөн ийм байдаг. Энэ одоо бүхэнтэй бол уялдж байгаа ийм сэтгэл зүйн үйл ажиллагаа юм аа. Сэтгэл заслын одоо орчин үеийн чиг хандлагуудтай ингэж холбоотой тайлбарлах бол ийм чиг хандлагууд бол энэ дээр гарч ажиглагдж байснараа одоо тухайн хүнд одоо үнэж болшгүй ач тусыг өгч байгаа нь ажиглагдсан. Золиг гаргах гэдэг нь шашны нэгэн зан үйлийн нэр. Хүний өвчин зовлон өөр дүрээр орлуулан хаах байдлаар гүйцэтгэх шашны сүсгэлийн ёсон болно. Золигт гаргаж байгаа хүний бодит хэмжээг нод, өвс, олс зэргээр төлөөлүүлэн авдаг. Үүнээс нод нь хүний ясыг, өвс нь махбодыг, олс нь судас шүрмсийг төлөөлж байгаа. Хүний биед 7-оос 10 см хүртэл үргэлжилсэн солонгон бүрхүүл байдаг. Тэр бүрхүүл хөхсаарал манангийн байдалтай байдаг. Гэрлэн бие маань аливаа садаас болж гажина. Ингэж гажснаас жилийн ноён нуруу доошлон өвчин цуглангийн үүднийг дэж ажил төрөл бүтэхгүй байх. Өр авлагын үүд нээгдэх, хар цагаан хэл ам хараал гэхмэд нүрэж гэнэ. Сэтгэл санаа ямар байгаагаас хамаарч гэрлэн биеийн өнгө өөрчлөгддөг. Зарим хүний гэрлэн бие юм уу туяарлыг харж чаддаг болохоор тийм бие байдаг гэдэг үнэмшдэг. Хүн хий агаарыг харж чаддагтай л ажил. Энэ гэрлэн цацраг зөвхөн дэлхийн мэлмий буюу бурханлаг мэлмийг үүсгэдэг. Золиг гаргуулж байгаа хүн нь өөрийгөө төлөөлүүлсэн золигоос 7 алхам алхаж золиг руугаа харан зогсдог. Энэ нь муу хар энергийг золиг гаргах хамгийн тохиромжтой зай гэж уламжлалт ёсонд үлдээхтэй холбоотой. Золиг гаргуулж байгаа хүний улаан цагаан хар